бичлэг үзэж байгаа юмын төргий бичлэг хийгээгүй амар удацсан байна. Угаасаа ингээд алга болж байгаад нэг буцаад өрөөд ирдэ штэ. Энэ удаад яаж байгаа вэ гэхээр би аялахаар Вьетнамд ирсэн байгаа. Би уг нь өчтөр үлээ аягуурт Вьетнамд ирсэн. Тэгэнгүүтээ нөгөө нэг ойрд Монгол яваад, наашаа яваад ингээд нойргүй яваад исэн болохоор өчтөр бүр эрт унтаад ганцаараа юм чи яаж унтнаа юугүй анахтаа гэж удаад амар яагаад гэсэн чи бүр нам унтцсан байсан. Одоо баг 3 цаг болж байна. Тэгээ би нэг 2 цаг үйл боссон байхгүй юу. Тэгээ одоо л гарах гэж байна. Гэтэ бүр амар гоё амарч сэрээд бүр ингээд бүлцэтлээ унтцсан байна. Тэгээ одоо ямартай жишээ гарч кофе авч уучаад тэгээд нөгөө нэг леди буддаа гэж байдаг гинэ манай будалтай айгу ойрхон юм байлээ. Тэгээд тийшээ явчаад ирээ. Тэгээд яг би энэний дараа өмнөх өчтөр хийсэн бичлэгийг оруулж заяа. За би сая таксид удаачлаа. Намайг гацсаар адил гадаа бүр бороо амир ороод. Тэгээд би угаасаа нөгөө нэг энэ дуг нь мопед амир хуунаад хүмүүс яваад илээ. Данч тэрийг нэг чадахгүй болохоор нөгөө таксид авчиж гэж бодож юм хүмүүс гадаа бороо амир орж байна. Би бүрдийн эндийг асаач нам унтаанаас намайг одоо гараасаа гэж бодож байгаа хта энэ цэвэрлэл хийдэг хүмүүс. Туцаа мөнгө би бүрийг авчихсан. Тэгээд наашаага би угаасаа онгоцолд машинд ингэ ерөн жоох унтаж чаддаг байхгүй юу. Тэгээд нойргүй явж байгаад ирсэн чинь жоохон нойр хүрээд байж ин. Гэтэ одоо л 5 цаг болж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа эхний өдөр юм чинь нэг амар сүртэй юм хийхгүй жоохон амрыг гэж бодож ин. Тэгэнгүүтээ яа тийм үү. Масажинд орд юм уу гэж бодож ин. Би жоохон ямар ядраад энэ зөө. Нөгөө нэг би сая Монгол яваад 1 хоногоор манай дүүгийн хоног яваад тэгээд дүүгээ баярлуулъя Монгол цонгод яваад тэгээ буцаж ирээ 2 хоног. Ер нь ингээ наашаа цааш амар их яваад байсан болохоор ойр би жоохон ядраад байгаа юу. Тийм болохоор өнөөдөр энэ хаваараа өөрийгөө жоохон зугаацуулж байгаа. Тэгээ явъя гэж бодож байна.
दाद्या थौं भाई सजे महा भाई सजे राज समुगत स्वाहा दाद्या थौं भाई सजे महा भाई सजे राज समुगत स्वाहा दाद्या थौं भाई सजे महा भाई सजे राज समुगत स्वाहा दाद्या थौं भाई सजे महा भाई सजे राज समुगत स्वाहा दाद्या थौं भाई सजे महा भाई सजे राज समुगत स्वाहा
аль хэзээний ингээд 4 хоног өнгөрсөн байна. Тэгээд одоо буудлаасаа гараад онгоцны буудлын руу явах чинь. Миний нислэг уг нь орой нөгөө 23 цагаас ахгүй юу. Тэгээд маргааш өглөө 10-аас хичээлтэй болохоор нөгөө нэг хийх юм байгаа. Тэгээд тэрийгээ жоохон ойрхон очиж сууж хийж агаад тэгээ орой явд юм гэж бодож байна. Уг нь өнөөдөр жахан цахаар нь явъя гэж бодсон чинь арай амжихгүй юм шиг байна. Нөгөө эрт юм а хийгээгүй цагийн толгойч хийдэг болохоор яг дөрөвдөгд маргааш хураалгаа дөрөвдөгд бас хийх юм байгаа болохоор явж тэрийг хийх юм уу гэж бодож байна. Ер нь бол нөгөө нэг анх ганцаараа явж байгаа болохоор нэлээд би айгаад байсан байхгүй юу? Янз бүрийн болол яана ганцаараа явж байгаа нэг одоо яад юм болмол гэд ер нь жоохон айжсэн. Тэгсэн чинь нэлээд тайван угаасаа гадаад хүмүүс айгүй ихтэй. Ер нь надаа ингээд айгүй дэжгүй санагдлаа. Яг өчтөр такси дуудсан чинь өөр дугаартай машин ирээд нэлээд харанхуй болцсон. Тэгээ орой утас дуурайд хаалга нүүдснийг стооцвол ер нь айгүй дэжгүй байлаа. Тэгээ сая ачаа юмнуудаа бэлдээд дууссан болохоор ингээд буудлаасаа гарч ийн. Тэгээ баяртай.